Би их товчхон хэлье. Онтрогийн лицензийн талаар 2013 онд намайг ерөнхий сайд байхад би улсын хурал дээр энэ оюу толгойн асуудлаар нээлттэй мэдээлэл хийсэн, бүх ард иргэд сонсч байсан. Тэнд хоёр юу яригджсэн гэхээр онтрогийн лицензийг, хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгон хувиргах, өгөх тэр үйл явц бол хууль зөрчсөн гэдэг ийм асуудлыг бол мэдээлж ирсэн. Дараах нь бол уул уурхай сайд ган хуйг маань онтрогийн лицензийг төдгөлжүүлсэн байсан. Одоо энэ ямар маргаан болоод байгаа гэхээр миний харж байгаагаар бол онтрогийн лиценз гэж одоо байхгүй. Тэр бол Монголын лиценз болсон байх учиртай. Тэгээд Ирөө Тинто гэдэг компанитай Монгол улс яриг байна. Онтро гэдэг компанитай Монгол улс хилцээр хийх ямар ч шаардлага байхгүй. Өөрийнхөө баялагийг өөр хүний нэрээр биччихээд тэгээд одоо тэрнтэйгээ хилцээр хийн гэж юм байхгүй. Ер нь бол энэ ашигт малтмал ашигласны төлбөрийг одоо багасгах нь барина гэдэг ингээд манай Дамжны сайд хууль санаачлаад гүгээд байгаа бол сонирхлын асар их зөрчил байгаа. Би цаг хугацаа бага байгаа учраас тэр сонирхлын зөрчилтэйг нотлох баримтуудыг манай иргэд над руу явуулсан байгаа. Манай иргэдээс ирүүлсэн материалыг би нагтлж үзсэн. За тэн дээр бол вебсайт руу ороод харчих боломжтой нээлттэй мэдээлэл байгаа. Би тэрнийг өөрийнхөө пэйж дээр тавьчих, та нар тэндээс авчаарай. Өөрөөр хэлбэл ямар материал байгаа вэ гэхээр манай Дамжны сайд маань Канадад магистр хамгаалсан юм байлаа. Тэр магистр хамгаалалттай холбоотой мөн одоо тэнд хичээл орж ирсэн багш гэж байгаа тэр хүмүүс нь бол энэ онтрогтой холбоотой гэдгийг нотлсон. Тийм нотлох баримтууд байгаа. Би тэрнийг линкийг тавьчих, та нар ороод үзчихээрэй.